За бүгдээрэнд нь дахиад шинэ бичлэгээр явуулж байгаа өдрийн өглөөний ярианы мэндийг хүргэе. Өмнөх бичлэгэн дээр сэтгэлдээ хаваалцсан бүх хүмүүстээ баярлалаа. Ярих гэж байгаа зүйл маань болохоор хэлсэнчлэн герман дуу болон герман дуучны тухай. Тэгээ би ингэж утсан. Ер нь л ингэ дуучныхын тухай яриад тэгээд дуунуудыг ингэ жоохон тайлбарлаад ингэ сонирхолтой явбал илүү сонирхолтой болов гэж бодсны үндсэн дээрээс энэхүү бичлэгээ эхэлж байна. За тэгээд миний ярих гэж байгаа дуучин болохоор германд ер нь л салалтын дууны хатан хаан одоо токсик харилцааны тухай дууны хатан хаан хийн нэрлэгдэж байгаа. За тэгээ 2 жилийн дотор 4 сая үзэлт одоо сард 4 сая сонсогчтой, үзэгчтэй байдаг YouTube болон Spotify, Apple Music дээр. За тэгээд 15 дуугаараа нэгэн зэрэг Германы чартыг тэргүүлж чадсан нэгэн дуучин тухай ярих гэж байна. За тэр хүн бол Eleva Kar. За хүмүүсийн мэддэг нэр нь болохоор Eleva. 2 жилийн өмнөөс эхлээд дуу хийж эхэлсэн хөгжмөр ингээд олон нийтэд гарч ирсэн 1998 оны 4 сарын 4-нд төрсэн Eckling House-нд төрсэн тийм турк гэх юм уу. Гэтэ яг герман төрсэн болохоор герман гэж ярьдаг л да, германчууд тийм байгаа. Тэг за ямар ч тач доошоо байн хараад байгаа нэг илүү дуу харах утас ноутбук юм байх болохоор дэвтэр дээр бичсэн надад харж байгаа шүү. За тэгээ тэр эмэгтэй болохоор анх болохоор Gesang Probe гэдэг юм болохоор ингээд IG дээрээ постлсон 2020 оны 10 сард. За тэгээд тэр нь айгу олон хүмүүс төрсэн. За тэрнээс яг 2-7 хоногийн дараа дахиад нэг Instagram дээрээ пост оруулсан. Тэр нь болохоор Lucas Piano гэд Германд ер нь алдартай Samra, Sido өдөртэй хамтарч ажилладаг нэг тийм продюсер залуу гэх юм уу. Тэрнтэй хамтарсан тийм байсан. Тийм одоо бичлэг байсан гэх юм уу. Одоо сонсгол гэсэн үг юм уу. Одоо дууны сонсгол нэг тиймэрхүү юм байла. За тэгсэн чинь 2 сарын дараа буюу 2020 оны 12 сард Eleva хамгийн анхны TikTok-о Deine Schuld буюу чиний нэртэй гэсэн ийм дуугаар өөрөө төгөлдөр хур дээрээ тоглоод оруулж исэн. За тэгээд тэр нь болохоор тэр дууны утга учир нь ямархуу утга учиртай байдаг вэ гэвэл одоо энэ бүхэн ингээд чиний буруу анханасаа л чиний буруу байсан. Одоо надаас бити уучлахгүй хэрвээ би чамайг одоо уучлах юм бол би энэ бүхний буруутан болноо. Ингээд ер нь дуусхын идэр гэсэн тийм утгатай. Тэгээд одоо жишээ нь энэ дууны нэг мөрөн дээр болохоор heute bin ich stärker alles was dich bricht macht dich härter гэж байгаа хгүй юу. Тэрэн дээр болохоор би өнөөдөр бол илүү ингээ хүчтэй болсон байна. Намайг ингээд одоо brechen гэдэг чинь одоо намайг хагалж исэн гэх юм уу, намайг зовоож исэн юмнууд ингээд намайг хатуу болгосон, хайртай болгосон байна гэж байгаа юм заяа. За тэгээд энэ дуу нь ямар учиртай байсан бэ гэхлээр найз залуутайгаа муудалцаад тэгээд тэр нь болохоор нэг тийм on and off тэгээд юм toxic битсэн юм байсан. Ингээд амар хэрэлдэж муудалцаад удаан үргэлжилсэн. Тэгээд найз залуутайгаа муудалцаад тэгээд цаадах ч юм болохоор 10 настайгаас хойш ерөөхдөө ингээд дуу бичгийг оролдож эхэлсэн, төгөлдрөөр тоглолдог, хийл тоглолдог, гитар тоглолдог амар авьяастай эмэгтэй. За тэгээд найз залуу нь болохоор ер нь бол дуулах эдэр гэдгийг дэмждэггүй, бараг чи чадахгүй эдэр гэдэг маягаар хэлдэг. Тэгээд муудалцаад нэг ярилцлаган дээр өөрөө хэлсэн байдаг. Муудалцсан чинь чи тэгвэл надаас уучлалт гуйж байгаа дуу игээд одоо ингээд олон нийтэд цацж байгаа. Тэгвэл би чамайг уучлаа гэж хэлсэн байгаа юм. За тэгээд өөрөө ярихдаа болохоор би үнэхээр ингээд тийм дуу бичих гэжсэн. Гэхдээ ягаад ч юм ингээд гинт надаа нэг юм хэсэгхэн хугацаанд би ягаад уучлалт гуйх хэвээр гэж бодоо. Тэгээд яг эсрэгээр нь би одоо уучлалт гуйхгүй, энэ бүхэн бол анханасаа чиний буруу байсан гэдэг дуу хийсэн гэсэн. За тэгээд би одоо энэ хэсгээр бас оруулчих. Тэр дуу TikTok дээр цацагдсны дараа X нь ямар реакшн үзүүлснэг. Was ist da für eine Scheiße? Nimm deine ganzen Videos raus. Du willst das nicht veröffentlichen. Du willst. За, тэгээ TikTok дээр тэр дуу цацагдаад бүр амар вирал болсон. Би ч гэсэндээ тэр дуун дээр ингээ TikTok хийжсэн. Тэгээд энэ дууны дараа тэрнээс өмнө окей. Энэ дууг ингээ TikTok дээр орж ирээд за тэгээд маш олон эмэгтэйчүүд энэ дууг ашиглаж маш их TikTok гэж өөрийнхөө toxic тэр on and off харилцааныхаа тухай бүр ингээ зарим нь зодож мэддэг тийм юмнуудаа ингээ одоо ярьж тайлагч TikTok-ороо хүмүүст одоо илэрхийлж эхэлсэн. Тэгээд бүгдээ энэ дууг маш хүлээлттэй байсан. Тэгээд 2021 оны 3 сард энэ дуу анх олон нийтэд цацагдсан. За тэгээд энэ дуу олон нийтэд цацагдаад 2 сарын дараагаар Bundespolizei буюу одоо ингээд нөгөө
Тэр яг аль бунц одоо аль мужийн цагдаагийн газраас гэдэг мэдэхгүй нэ. Гэхдээ ямар ч цагдаагийн газраас мэдэгдэл гаргасан нь яг тэр дуу гарснаас хойшоогоо ингээд 150,000 гаруй эмэгтэйчүүд мэдгдсэн. Тэр нь болохоор ингээд сэтгэл санааны хүчирхийлэл, бие хүчирхийлэл гэдэг тийм юмнуудаа шууд ингээд одоо ер нь бол ингээд цагдаад мэдэгдэх тэгээ бусцад ярьж эхлэх байдал одоо эхэлсэн байна шүү дээ. Энэ бол ингээд хүмүүсийг одоо бусдтай сэтгэлээ нээж ярилцах тийм гүүр гэх юм уу эсвэл нэг юм төлхөөр болж өгсөн байна. За тэгээд дараа нь 3 сарын дараагаар буюу 2021 оны 6 сард Venice Wine гэдэг дуу цацагдсан. За Venice Wine гэдэг дуу хоёр хөлбөр байдаг. Venice Cry гэж нэг байгаа. Тэр Venice Wine гэдгийг ганцаараа дуулсан Venice Cry гэдэг болохоор нэг дуучинтай цуг, нэг эрэгтэй дуучинтай тэрнийх нь нэр нь орж ирэхгүй нэ. Дараа нь болохоор Emma Cult гэдэг нэг удаагүй байж байгаа 7-8 сард Emma Cult буюу ингээд байнга хүтэн. Venice Wine гэдэг нь болохоор хэрвээ би уйлвал гэсэн үг шүү. За тэгээд Emma Cult гэдэг дуу тэрэн дээр болохоор бас л нэг юм токсик харилцаа. Гэхдээ үерхэл биш. Гэр бүл мүлийн тухай ингээд клипэн дээр ч гэсэндээ найзууд гэрийнхэн гардаг байхгүй юу. Тэг ингээд үнэхээр нэг гэр бүлийн хүмүүс бол би бинийхээ тухай муухай ярьдаггүй штэ гэдэг ингээд дуун дээрээ бас ингээд дуулдаг. Тэгээд ер нь бол маш хурдан, маш олон сонсогчтой болж чадсан. Тэр нь бол мэдээж ингээд хүмүүсийн сэтгэл доторх байгаа юмыг яг нийгмийн гол асуудлыг хөндөж яриа тий. Ялангуяа ингээд ер нь бол ингээд сонсогчных нь дийлэн хувь нь яг 14-ээс 30 насны ингээд эмэгтэйчүүд тэгээ эмэгтэй үнд тулгардаг яг асуудал, салалт, токсик харилцаа баг хүн болгон амьдралд нэг токсик харилцаатай байж байгаа штэ. Тэр харилцааны тухай яриад ингээд тэр харилцаанаас яг ингээд би бас ингээд яг эрхлээсээ гараад ингээд яг тиймэрхүү юм яг юм дүнжигнсэн харилцаанаас гараад явж байхдаа дүнжигнсэн харилцаан дотроо байхдаа ч аялалыг сонсч байсан. Тэгээд яг ингээд тэрнээс гарах хүртэл ингээд угаасаа амар гой цогтой юм хайлн болно. Healing гэлөө англиар healing гэдэг эдгэрэлт гэдэг чинь яг тэгтэл маань надтай ер нь бол ингээд аялал цог байсан. Одоо ч гэсэн ер нь бол ингээд дуунуудыг сонсоод явж байгаа. За тэгээ аялал одоо хүртэл 3 цомог гаргасан байгаа. Эхнийх нь болохоор 2022 онд Vice Herz гэдэг цагаан зүрх гэдэг нэртэй. За 2023 онд болохоор Schwarzes Herz буюу хар зүрх. За энүүгээр болохоор энэ хүн юугээр илэрхийлэхийг зорьсон бэ гэхээр зүгээр энэ бол миний бодол шүү. Тэр миний бодлоор тэр хүн эхлээд ингээд нэм цагаан гэдэг чинь угаасаа бүх юмд ингээд амар юм гинэн цайлган цагаахан гэдэг нэг юм өөгүй тийм юм илэрхийлж штэ. Тэгээд тэндээс ингээд яг тэгээд салалт, токсик харилцаа, гэр бүл мүлтэй тий ингээд бүх асуудлууд гарч ирээ тэгээд ингээд хар одоо цагаанаас харлуу орж байгаа. Тэгээд хоёр дахь цомог нь хар зүрх гэдэг нэртэй ах гэж би хувьдад хамгаалж байгаа. За тэгээд энэ онд гаргасан 2024 онд гаргасан цомог нь болохоор энэ либе буюу хайрын дотор гэдэг цомог байсан. Тэгээд maybe манай бүрэн гүйцэд эдгэрсэн 2022 оны 1 сард анх Schmetterlinge гэдэг дуу гаргасан. За тэр дууны онцлог нь болохоор араб дахилттай. Би бас энэ хэсэг дээр оруулж байна. Тэгээд их хэсэг оруулах юм бол нөгөө копирайт болчих учраас та хэд гоё ингээд би ингээд доор ингээд дуунуудынхаа нэр мэр юмнууд ингээд чадлаараа бичээд явах болохоор ингээд өөртөө ороод сонссоорой гэж хүсье. За тэгээ 2022 оны 6 сард болохоор анхны герман рэпертайгаа нийлж нэг тийм дуу хийсэн. Тэр нь болохоор 1000 Sterne буюу 1000 одод гэдэг нэртэй дуу. За тэгээд цугтаа дуу хийсэн рэпер нь болохоор нэг тийм байнга багтай байдаг. Тэгээд ийм нэлээд сөнгө хоолойтой. Тэгээд ийм нууцлаг дуучин гэх юм уу. Тэгээд 1986 цэг гэдэг нь одоо манай цэгийн цэг биш. Цэг гэдэг тийм юутай нэртэй. Тийм рэпер залуутай за анхны ер нь хамтрал гэх юм уу тэрийг гаргасан. За тэгээд дараа нь болохоор яг бас нэг хэдхэн 7 хоногийн дараа Moody гэдэг дуучинтай цуг бас байсагаас гэдэг дуу гаргасан. Надад энэ дунд амар салгагддаг. Энэ дуун дээр ингээд би одоо ингээд илүү дээрийг хүрсэн. Ich hab was besseres verdient. Deine Liebe war wie ein Krieg гэдэг. Чиний хайр бол үндэ дайн шиг байсан ингээд тэр ингээд хэцүү үргэлээ ингээд дайны цагт хүмүүс ямар их ингээд шархал бэртэл гэмтэл адуулаад тэрнтэй өөрийнхөө сэтгэл зүйн бэртэл гэмтлэлийг тэгээд тэр ингээд харилцаагаа дайнтай зөвлөж байгаа надад бүр ингээд амар таалагдсан ер нь амар таалагддаг. Дуунууд нь бүгдээрээ ихэнх нь. За тэгээд 2023 оны 1 сард Vice гэд Mero гэдэг дуучинтай Vice гэдэг дуу гаргасан. Тэр эмэгтэй мэднэ гэх юм уу? Орчуулбал. За тэгээд энэ дуу нь гараад 7 хоногийн дотор шууд Германы чартын нэгт орсон. За тэгээд араас нь нэг ярилцлага өгөөд би одоо ингээд ер нь жоох ингээд өөрийнхөө
дуунуудын талыг ер нь жоохон ингээд өөрчилсөн ч гэсэндээ гэхдээ би яг ингээд нэг юм тим байж нэг баг шиг ингэж байж тэгээ дээрс ингээд ойр дотн тим дуудуулна гэж хэлээд үүнийх яг тэр ярилцлагаас одоо дараахан was mir gefällt гэдэг дууссан. Одоо юу надад таалагдчихж байгаа гэдэг. Тэр дунд дээр болохоор ингээд чам чи ингээ гоё охин байхад ингээ чамд залуу хэрэггүй чамд чийл байхад болно ингээ юу гэснээ хийн юу гэснээ одоо өмснө ингээ тиймэрхүү юм ер нь л юм women support-ийн тухай дуулдаг тийм дуу тэгээд 2023 оны 3 сард гарч байлаа. За тэгээд 2023 оны 8 сард Schwarzes Herz гэдэг яг цомгийнхоо нэртэй дуу гаргаад за тэгээ энэ дууны араас энэхүү дуугаараа Германд рекорд тогтоосон 15 дуугаараа нэгэн зэрэг Германы чартыг тэргүүлсэн анхны эмэгтэй дуучин юм болсон. За тэгээд бас дуунуудаас нонцлог гэх юм бол Абази гэдэг дуу байдаг. Тэр дуу болохоор жоох юм рок маягтай бөмбөр юм ямар гитар гэдэг л юм цахилгаан гитар ингээд дуурч муугардаг. Яг бас ингээд байнга ингээд төлдөр тоглоод уянгалаад идэг эмэгтэй бас биш. За тэгэнгუтлаа надаа хамгийн их таалагддаг клип гэх юм бол энэ дайнын Абази хоёрыг ингээд нийлүүлсэн бүр ингээд 6 минутын баг юм богино хэмжээний кино руу нэг тийм клип байдаг байхгүй юу? Би бас эхнээс нь ингээд хальт энэ дээр ингээд оруулчих. Тэр амар их таалагдсан залуутаагаа цуг дахиад бүлэт гэдээ дуу гаргасан. За тэр дууны дараагаас эхлээд нэгэн шууган Герман даяар ерөнхийдөө явж эхэлсэн гэх юм уу таамаглалч гэх юм уу? Мэро Айлива юу эргэдэг үү гэсэн таамаглал явж гисэн. Тэгээд Мэро эсвэл тэр X нүү эсвэл одоо шинээр одоо уулзаж учирж байгаа хүн нүү гэдэг бас ингээд асуулт явж байгаа байхгүй. Ягаад гэвэл Айлива хувийн амьдрал юм айгуу сайн нууцлдаг. Өөрөө хэлэхдээ ч гэсэндээ би ер нь бол ингээд хайрт хүмүүсээ хамгаалахын тулд тэднээс тухайн нэг хэлбэг гаргахгүй гэж хэлсэн. За тэгээд өөр болохоор Либанезе тэгээд тийм учраас өөрөө хэлэхдээ болохоор тэгээд өөрийнх нь продюсер араб гэсэн мекафын хийдэг хүн араб гэсэн. За тэгээд надад бас миний бодлоор болохоор ингэ санагдаг. Герман Ariana Grande билүү? Ингээд үсээ ингэж боож модсны ингэж хоолк молктэй. Тэгээ надад нэг тиймэрхүү төстэй санагдах байхгүй юу? Тэгээ надад бас амар өөрөөхөө байгаа нь таалагддаг. Жоох юм эвсэлгүй. Тэгээд нэг амар гоё юм турхай мурхай битэр биш. Тэгсэн мөртлөөсөө ингээд нэг юм юу ч өмссөн байсан тэрэндээ амар ингээд өөртөө амар ихтгэл бартан байгаа надад амар таалагддаг. За тэгээд би болохоор нэг 2 дууны жоохон хэсгийг одоо чинь ингэ тайлбарч өгье гэж бодсон. За Айлivагийн Heim гэдэг дуу байна. Es tut nur weh, weil du nicht bei mir hier bist гэдэг юм. Энэ болохоор Heim гэдэг нь болохоор ерөөхдөө гэр гэсэн утгатай байхгүй юу? Гэртэй мэрдэг гэсэн үг. За тэгэнгუთ энэ болохоор ингэ es tut nur weh гэх юм бол одоо энэ ингэ зөвхөн өвдөж гин weil гэдэг нь болохоор яа гэвэл чи ингэ энд надтай биш байгаа болохоор одоо энд надтай байхгүй байгаа болохоор ингээд es tut nur weh ингээд өвдөж гинэ шаналж гинэ л гэсэн юм утгатай байгаа юм заяа. За in deinen Arm гэхээр болохоор magst du das nicht wenn ich wegen dir weine? Чи ингээд би чамаас болоод уйлахад чи дургүй. Би чамаас болоод уйлахад чи дургүй гэж байгаа юм. Тэгснэ? Warum bringst du mich dann nur zum Weinen? Тэгвэл яагаад намайг уйлахад хүргээд байгаа юм бэ? Тэгвэл яагаад намайг зөвхөн уйлахад хүргээд байгаа юм бэ? Бүр ингээд нүр цум вайн гэж зөвхөн уйлахад гэхээр тэр харилцаа бүр ингээд зөвхөн л уйлдаг тийм амар хэцүү харилцаа байсан байж таарч байгаа байхгүй. Тэгээ би эднөөсөө бас TikTok хийчихсэн. Тэгээд тэгтээ яг үнийг хэлэхэд яг ингээд би нөгөө дууны үгэнд аягүй ач холбогдол өгдөг. Тиймээс болохоор тэгээд миний тэр үеийн сэтгэл зүйтэй амар таарч исэн. Тэгээд намайг ч гэсэн ер нь бол ингээд тэр харилцаагаа мартаад идэгрээд одоо хүчтэй болоход тусалсан гэх юм уу. Тэгээ ингээд хэрвээ та бүхэн анзаарч байвал би одоо хэдэн сараас хойш юм бэ? 3-4 сараас хойш буцаад ингээд амар итгэвтэй бичлэг хийгээд байгаа шүү дээ. Тэр ер нь бол ингээд ер нь бас одоо манай энэ дуучны хүч явж байгаа байхгүй дунд нь би тэр хүний дуунуудыг сонсч л би ингээд хүч ороод тэгэл найз нөхдөйгээ яаж мэрэл дээ ингээд би ер нь бол хоногийн 24-7 энэ юмхтыг сонсдог. Ямар ч тач ингээд нэг өдөрт 10 доо сонслоо гэж бодоход ер нь дунд нь 2-3 энэ хүний дуу байдаг. Тэгээ хэрэг та ч гэсэндээ сонирх юм бол тэгээ сонсоод үзээрэй. Ялангуяа тэгээд герман хэл сурж байгаа бол германаар дуу сонсно гэдэг бол ер нь бол одоо сонсголын хувьд сайжрсан тэгээ үгийн баялагтай ялангуяа ингэж орчуулмжуулаад би яг үнийг хэд ингэж нөгөө орчуулж үзэж байгаагүй дуунууд яг үзэж байгаагүй биш сүүлийн нэг жил мэл ерөөсө орчуулаагүй өмнө нь бол ингэж орчуулдаг гэсэн байхгүй юу тэгээ амар өвчилж орчуулдаг гэсэн тэгээд би дөнгөж сая ингэж утгачилж орчуулж тайлбарлахын тулд ингэсэн нь жоохон эвгүй яг л одоо чинь нэг германаар magst das nicht wenn du ich wegen dir weine гэж байгаа байхгүй юу тэгвэл эн чинь чи дургу чи энэнд дургу хэрвээ би чамаас болоод уйлвал гэхээр амар утгагүй болчихсон тэгэхээр би хэрвээ би чамаас болоод уйлвал чи дургу байдаг. Тэгснэ ингээд warum bringst du
миг дан нүрцэн байна. Би одоо ингээд утгачлахгүй болчихлоо заяа. Яагаад авчирж байгаа намайг тэгвэл зөвхөн уйлахад гэж. Тэр масалчлаа гэхгүй. За тэгээд басан явдал ярихаас илүү ингээд дуртай дуучин дуу маны тухай ярих илүү ингээд тухтай сонирхолтой гоё идэм байна. Тэгээд дараа нь ямар дуучны талаар ч юм уу ямар дуу дээр сонирхмоор байгаагаа ингээд доор комент хэсэг дээр бичээрэй. Тэгээд харж байгаа чинь микрофон байхгүй учраас ядаж ингээд сонсоход арай дээр болоо гэж одоо чихвчтэй хийчлээ. Тэгээд би төрсөдөр бэлгэн микрофон талж байгаа. Тэгээд за нэг хэдэн бичлэгний дараачаас микрофон талаад илүү ингээд гоё бичлэг хийдэг болох байхаа. Баяртай.